Програм дээр илгэдлийг хэрхэн тооцох вэ гэдэг талаар бүгдээр авч үзье. Илгэдлийг тооцохдоо бид нэр ажлын үснэгтэн дээр өмнөх он болон өмнөх улирлал дээрээ бид нэр үлдэгдэл дээрээ эхний үлдэгдэл дээрээ хөрөнгөийнхөө үлдэгдлүүдийг зааж өгсөн байх шаардлагатай. За манай дээр 60 сая төгрөгийн барилга 18 сая төгрөгийн машин танууд хөрөнд байна. Түүний илгэдлүүд байна гэх эхний үлдэгдэлээр заагад өгсөн байна. За эхний үлдэгдлийг нь зааж өгснөөхөө дараа бид нэр 1-ээс 3 сарынхаа журналыг хөтсөний дараа хамгийн сүүлийн өдөр болох 3 сарын 31-ний өдөр тохиргоо бочилт хийгээд бид нэр илгэдлийг нь тооцож өгнө гэсэн. За илгэдлийн зардал дебет талдаа кредит талдаа хуримтлагдсан илгэдэл барилга журнал дээр дансны харьцаа хийж өгсөн байна. Дүүн нь 375 мянга. Уг дүн яаж гарсан бэ гэхлээр ажлын үснэгтэн дээр бид нэр 60 сая төгрөгийн барилга байгууламж байна. Үүнийг 40 жилдээ хуваагаад 4 улирлалтаа хуваагаад нэг улирлын илгэдлийг тавьж өгсөн байна. Мөн машин танад хөрөмжийнхөө нэг улирлын илгэдлийг бодож гаргасан байна. За энэ журналын бичлэлтийг бид нэр хамгийн сүүлийн өдөр заавал гараас ерөнхий журнал дээр оруулж өгнө. Ингээд ерөнхий журнал дээр илгэдлийг нь оруулж өгснөөрөө ажлын үснэгт рүү илгэлийн маань татдаг байх нэ. За хуримтлагдсан илгэдэл барилга эхний үлдэгдэл 7 сая 500 мянган төгрөгийн хуримтлагдсан илгэдэл байсан. Гүйлгээ балансан дээр журналаас энэ тайлан дугсааны дүн татагдаж орж ирээд эцсийн дүн маань нэмэгдээд эцсийн дүнд илгэдэл маань бодогдож гарсан байх нэ. За ингэж бид нэр ерөнхий журнал дээр дансны харьцаа хийж өгснөөрөө илгэдлийг нь тооцох боломжтой. Илгэдлийг нь тооцсны дараа тогтмол мэдээлэл дээр илгэдэл тооцох үнцэн хөрөнгийн дансны жагсаалт гэсэн хэсгийг мөн харах хэрэгтэй байна. За энэ тогтмол мэдээллийн хэсэг дээр хөрөнгө болон бит бүс хөрөнгийн нэрсүүд нь байж гин. За тухайн хөрөнгүүдийн илэгдэх жилүүдийг нь мөн оруулж өгсөн байна. За дараагаар нь илгэдлийн дансуудыг нь бид нэр эндээ сонгож өгсөн байна. За байгуулвал цохих илгэдэл гэдэг маань үндсэн хөрөнгөөс маань програм өөрөө автоматар илгэдлийг нь тооцдог байна. Харин байгуулсан илгэдэл гэдэг нь бид нэр ерөнхий журналыг хөдөлж өгснөөрөө байгуулсан илгэдэл гарч ирнэ. За илгэдлийн зөрүү гэдэг маань байгуулвал цохих илгэдэл болон байгуулсан илгэдлийн хоорондын зөрүү гарч иж байна гэж ойлгох нь. За жишээлбэл газар дээр манай дээр газар илэгдэх жил гэж байхгүй учраас илэгдэх жилийг нь оруулдаг байна. Мөн илгэдлийн данс байхгүй учраас байхгүй гэсэн сонголтыг нь сонгож өгсөн байна. Ингэснээрээ програм илгэдэл тооцоогүй байна. За манай дээр барилга байгууламж байна. Барилга байгууламжийг 40 жил ашиглана гэд гараас оруулж өгсөн. Илгэдлийн дансныг мөн хуримтлагдсан илгэдэл барилгааг сонгоод өгсөн байна. За байгуулвал цохих илгэдэл нь 375 мянга гэж програм бодож гаргасан байна. Мөн бид нэр байгуулсан илгэдлийг нь журнал дээрээ бид нэр ерөнхий журнал дээр дасны харьцаа хийж өгөөд тухайн дүнгууд бодож өгсөн учраас тогтмол мэдээллийн байгуулсан илгэдэл дээр орж иж байна гэсэн үг байна. За энэ дээр зөрүү гэдэг дээр 116,438 төгрөгийн зөрүү байна гэж гарч ирсэн байна. Уг зөрүү хэрхэн гарч ирсэн бэ гэхээр тавилга тогшил дээр програм өөрөө байгуулвал цохих илгэдэл дээр програм илгэдэл батлан байна. За ажлын үснэгтэн дээр ороод эхний үлдэгдлийг нь харъя, тавилга тогшилтэй бид нэр эхний үлдэгдэл байхгүй байна. Тэгэхээр эхний үлдэгдэл байхгүй байна гэдэг маань журнал дээр бид нэр тайлан тугсаан тавилга тогшил худалдаж авсан байна. Түүнээс програм илгэдэл бодож байна гэж үзэх нь. За 1 сар буюу 1 сарын 5-нд бид нэр тавилга тогшил худалдаж авсан гэвэл нэг улирал тавилга тогшлоо мөн ашиглах учраас бид нэр нэг улиралын илгэдлийг мөн тооцож өгнө. За дебет талдаа илгэдлийн зардал, кредит талдаа хуримтлагдсан илгэдэл, тавилга тогшил. Дүүн нь 5 сая төгрөгийнхөө илгэдлийг 5 сая төгрөгийнхөө дүнгээс мөн илгэдлийг нь тооцох ёстой. Нэг улирлын илгэдэл нь 125 мянган төгрөг байна гэд тухайн дүнг 10 жил хуваагаад 4 хуваагаад нэг улирлын дүн гаргаж ирнэ. За 125 мянган төгрөгийн илгэдэл гарч ирсэн. Энэ илгэдлийг оруулж өгснөөхөө дагараагаар бүгдээрээ тогтмол мэдээлэл гэсэн хэсэг рүү оръё. За тогтмол мэдээлэл дээр байгуулсан илгэдэл дээр 125 мянган төгрөг орж ирсэн боловч зөрүү дүн байна. За энэ зөрүү маань хасах тэмдэгтээ 8562 төгрөг гэж байна. Энэ бол байгуулвал зохих илгэдлээсээ бид нэр илүү илгэдүүлсэн байна гэсэн. Тэгэхээр програм 116 мянган төгрөгийн илгэдлийг хэрхэн тооцсон бэ гэхлээр за журнал дээр 1 сар буюу 1 сарын 5-ны өдөр програм тавилга тогшил худалдаж авсан гэд бид нэр оруулаад өгсөн учраас програм илгэдлийг нь тооцохдоо эхний 5 өдрийн илгэдлийг нь тооцохгүй 1 сарын 6-наас эхлээд илгэдэл тооцоо явсан байна. Тэгэхээр бид нэр илгэдлийг нэг улирлаар тооцох биш өдрөөр нь тооцож тавьж өгөх шаардлагатай байна.
За журнал дээр QS гэсэн алдаагаа мөн засаж өгөх ёстой. Дебет талдаа бид нар илэгдлийн зардал гэсэн журналын бичлэлтийг хийсэн учраас мөн аль хэдийн нэгжтэй хуваарлагдж байна гэсэн энэ зардлыг нь бид нар оруулаад өгсөн байх нэ. За мөн тогтмол мэдээлэл хэсэг дээрээ бид нэр илэгдлийн дансаа сонгоно уу гэхээр энэ дээр тухайн илэгдлийн дансыг сонгоогүй байна гэж үзье. Тэгэхээр энэ дүн сонгоогүй байх юм бол артлын хэсэг дээр нь за энэ дээр нэг зөв рүү байна. Энэ бол илэгдлийн данс буруу байна. Энийг сонгож өгөх шаардлагатай гэсэн алдаа гарч иж байна. Мөн мен шийдэн дээр за энэ дээр нэг данс энэ дээр зөрсөн дүн гэдэг дээр нэг тоо байна. Энэ юу вэ гэхээр үндсэн хөрөнгийн илэгдлийн данс эсвэл илэгдэгч зөв сонгогдсон хэсэг гэдэг дээр алдаа байна, нэг зөв рүү байна гэж гарч ирэх нь. За тогтмол мэдээлэл рүү очиж засах нэ гэж байна. За тогтмол мэдээлэл рүү очиж засна. Эндээсээ илэгдлийнх нь за энэ дээр бид нэр дансыг нь сонгож өгөөгүй байсан учраас алдаа гарсан байх нь сонгоод өгвөл тухайн алдаа маань засагдж байна гэж ойлгох нэ. За ингэж бид нэр ерөнхий журнал дээрээ гараасаа дансны хаарцаа илэгдлийн бичлэлтүүдийг хийж өгөх шаардлагатай байх нэ.